Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. Дазаа нураар баян эхэлсэн юм уу? За. За юу вэ бяцхан садар амтд минь. Баяр наадам болох гэдэг их амралт эхлэх гээл. Та нарыг жаахан жаргаач болно үсттэй. Болохгүй. За тэгвэл болчих. Хаашаас. За. Өөртөө ярьсан гомдож хүндөө те. За өнөөдрийн кино бол Солонгосын алдартай одуу тоглосон New World гэдэг бас л солиотой кино доо. Айгуу чинчаашаас. Маш олон эргэлтийн цэг гарах болохоор аль болох тэр хэсгүүдийг нь товчлохгүй хүргэхийг бодъё. За тэгээд гуйлгаад байлгүй моник хуруунуудаа хэдхэн сантиметр хөдөлгөөдөр гоцойсон эрхийн хуруунд дээр нь дарж өрөх. Солонгос мафта кино болгон дээр гардаг шахуу тамлан зовоолтоор кино эхэлнэ. Нэг захирлагад ста суудсан л нэг нөхрийг цусын нүжиртэл нүдэж байснаа пошгонд хийж ходоод орон дүүртэл цемент суудгаад далаар ив шидчихэж байгаа юм. Харгас төчнөч болтоо. За энэ нөхөр болоос төрөний тамлан зовоогчдын хамаг бүдүүн дарга булхайн гэсэн. Баахан авилга хээл хахуул хийгээгүй бузар булаа гэж бараг байхгүй дээ. Нүүрэн дээрээ үнэхээр сайн хөөн. Яг манай улс төрч чиг. За тэгтэл байхгүй. Зам тээврийн осолд ороод эмнэлэгт ухаан мэдэрлгүй юм очно. За тэгэл том босс нь өхөл амьдралын заг дээр ирсэн бүхэл сугны өснүүд нь цугларч эмнэлэгт хариу хүлээн суух цагт ор хужаан мэдэгдэхгүй, хангууг нь мэдэгдэхгүй бас нэг хурган том ах Шанхайгаас Солонгост газардж байгаа юм. Нэр нь Чунчан. Хужаагаас эрэхтэй энэ дүүдэ байнга л элдэв хулих аач биш бүр F кофе юм авчирч өгнө голоо цогсон мөхүүр. За тэгэд гарууд бөөндөө эмнэлэг цугларсан өхлийг нь хүлээх шахуу байж байтал эмч гарч ирээл эрэлгийн хаалга татсныг нь зарлах болно. За тэгээд энэ том хүний оршуулгач гэж нүмжигтэй юм болох нь тодорхой. Баахан л хараа үстэнгүй цугларсан худлаа өнөө бөхс долоогчд нэрж хүндэтгэл үзүүлэгчээ аядаж байтал хэдэн мулгуу цагдаа сан цайм дунд нь ир зогсоод зураг хөргийн дарж байтал том боссын сугны ус Барбигийн Кенни Солонгос хөлбөр шиг залуу ирээд камерыг авч чулуудаас самарч байна. За гэтэл мань нөхдийг яг сүүлнээс нь хөөж буй кан хилцсэн дарга гарч ирж удахгүй толгоогч бүндгэс болгоно яах вэ? Гэхдээ эхлээд камерын төлбөр авъя гэд явах болно. За тэгэл манай цагдаагийн дарга зэрэгнэр цуглаад толгойлогчин талисан учир Moon Group-ийн ээлжид ерөнхийлөгчийг тодруулах залгамжлагчийн асуудлаар ярилцах болно. Энд хоёр том нэр дэвшигч байгаагийнх нь нэг нь нөгөө хужаа хангууг нь мэдгэдэггүй компанийн дээрээсээ 3 дахь захирал Чунчан бол нөгөөх нь камер ирж ивдэг 4 дахь захирал Солонгос Кен. Жунгу. Ядаж байхад энэ хоёр нэг тогооноос хоол цусалж байж бас хоорондоо таарч тохирохгүй. Цагдаагийн газраас өв залгамжлагч тодруулах ажилд хөндлөнгөөр оролцох ажиллагааны нэр нь киноны нэр болох New World төлөвлөгөө. Манай хужаа буюу Чунчаны дүүнэгдэж байсан И Часон учир битүүлэг сөнсөн балгас руу явж орсноо нөгөө цагдаагийн мөрдөгч Канта уулзаад бас ямар ацаа сэдээд байгаа юм бэ? Могон толгойг нь тасалжуул болоо гэвэцтэй. Би дахиж ажиллаж чадахгүй энэ төр гэл. Сони юм яриад унда. За сонин ч юу байх вэ? Мафийн гэр бүл шургалж даруй 10 гаруй жилиг өнгөрөөсөн цагдаа байх нь тэр шүү дээ. Маний нэрийг цагдаа гэдгийг энэ хорвоо дээр энэ кам болон тэрний дарга болон өөрөө л мэднэ. Чунчаны доор хамаг бузар булааг нь хийж явсан учраас мафийн нь яагаад сэжиглээгүй л дээ. Энэ Чунчан хүүхэд чим шиг, тэнэг чим шиг, доожаагүй чим шиг нэг тийм л ир. Манай Часон энэ газар төрж байнга даам тоглодогч яг үндэ бол туслах нь ухаантай бас нэг цагдаагийн ажилтан. Мафаас олж авсан бүх мэдээлэлээ энэ эмэгтэйд авчирч өгдөг. Чунча маргааш өдрийн нислэгээр явна гэж нөгөө хужаа ахынхаа мэдээллийг өгөх болно. Тэгэл Чунчан Шанхай явах гээд онгоцны буудлын дээр иртэл цагдаа нар нь гэж махан толгойнууд шууд баримтлаа шаачна. Манай кан хилцсэн дарга хилцдэрээ авчраад за чи их бид нартай хамтарч ажиллаад өөрөө Gold Moon Group-ийн эзэн болвол яасан юм бэ? Гэхэд нөгөөх нь бас 90% хаа. Би эдийн жүнгүүд дургүйч бас арай чи юм хийх адгийн амт биш ээлгэн. Гэтэл за чи нөхөр минь тэгвэл энийг онгоцондоо тухтай гэгч нь уншаад яваарай. Гэт баахан бичиг сажиг өгтөл өөрсдийнх нь нууцаар зохион байгуулж байсан бүх авилгын хэргийнх нь материал бараг шахуу их хуваараа зохиж явах нь тэр.
Мань маанаг ирж хөөрхий дөө. Энэ маниусын бэлдсэн материал дүрээрээ тууж явах ч вэ. Уг нь муусан харахуудыг бүгдийг зайлуулсан гэж бодож байсан юмсан. Та ч овоо хэдийн юм шургуулжээ. Миний нисэх цагийг хүртэл яг таг мэдчихвэ шүү гэж хэлээд онгоцондоо суугаад Шанхай руугаа нисч чадна. Онгоцон дотор туслахдаа Кандаргын нэрийн уудсыг өгөөд энэ нөхрийг сайн судал. Ямар сул тал байна, хүүхэд шуухад тайм уу, ер нь бүгдийг судал. За бас Ямбианы бүлэгтэй холбоо барь гэсэн үүрэг даалгавар өгнө. Ямар ч цуснууд юм бүү мэддээ эднэр нь. Дараа өдөр нь Солонгос Барби хожид миний л өгсөн нэр л дээ. Жунгүүдээр хилцээний дарга Кан айлчилж хүн амны хэрэг залилан хүн дарамтлсан айлган сөрдүүлсэн гэсэн шүүхийн бичиг барьж ирээд баримтлаад аваад явчихна. Хэн намайг матсан юм? Чүнчаан навш. Гэхдээ харин л дээ юм бол гэж мэгэл. Энэ хоёр залуугийн хооронд л бэгийг шидчихэж байгаа юм л да. Чунчаан хөрхий юу ч мэдэхгүй хужаа гомонгол аваа сууж байтал туслах нь ирээд болсон явдлыг хэлэн Кан хэлцээний дарга мэдээллийг Солонгос явахаас өмнө бэлэн болгож өгье гинэ. Нөгөө Ямбианы бүлэглэл энтергээ сүртэй сонсогдоод байсан гарууд чинь энэ дөр байдаг байгаа. Үгснийх нь бүлэглэл энэ байх вдэ нар тулын мангасын амны үүдэнд байж идэг хэдэн бөбөл биш шүү дээ. Чаасан маань хүүхэдтэй болж байгаа бөгөөд эхнэртэйгээ эв хот үзүүлчихэд гэртээ харих замдаа хоёулаа гадагшаа явж амьдрах уул гэдэг юм. Эхнэр ч царайнд бараагаал муу совин татаад байгаа юм яасан. Тэгтэл ямар юмны муу совин мөн байх вэ? Энэ эхнэр нь хүртэл Кан хэлцээний дарга явуулсан таг нь бол байдаг штэ тэгээд. Хард амхинд донцсон аавыгаа шоронгоос гаргах, өөрийг нархны амаралтай байхад нь имчилгээнд явуулж гаргах дийл хийсэн байгаа юм л да. Чунчаан шоронд хоригдсон жунгүүдээр очиод л хүүшээ найзаа цагдаа нар ч яста бат мэдээлэл олж аваад чамайг хийжтэй энэ төр гэл. Тавлах бөгөөд жунгүү харин мань Чунчааныг цагдаад матчлаа гэж боддог юм. Хоорондын харилцаа нь бүр л нохон бааснаас долоонд оруулж байгаа юм л дээ. Маргадар нь Чун хэлцээний даргатай уулзсан талархлаа илэрхийлээд танд хятадын Евэн хийлгсэн. Та цагаан сараар тавган дээр тавьчихгүй юу настангуй. Тэгээд хин хэнийхээ ажил саадуулахгүй мөрөөрөө боожгоогоо унжуулаад явцгаая гэтэл нөгөөх дотор нь баахан мөнгө хийцэн. Сурсан таснаар хахуулдах гэж үзсэн л дээ. Манай хэлцээний даргач за ахыгаа арайд оромжлоод байна уу юу? Энийг аваад зайлцгааж үз гэх болно доо. За тэгээд тэндээс гараад хятад хакеруудын цуглуулсан цагдаагийн шургуулсан харах болон камердөгчийн талаарх мэдээллүүдийг туслахаас авна. Тэр үед нь дүүн буюу манай харах цагдаа залгах бөгөөд та ч одоо хэзээ ирчээвэ? Уцаар ярихгүй гинт ирээд л юун гинтийн бэлэг мэлэг вэ гэхэд нөгөөх нь агуулхад үрээдрээ сюрприз байна гэж дууддаг. Манай хүний царайнаас харахны байдал нэг л биштэж байх шиг. Орон харах цагдаагийн туслах гэж байсан мэдээлэл авдаг хүүхний гэрт хүмүүс ирэх бөгөөд манай эмэгтэйч Кан дарга руу залган за би өгдөж байх шиг байна. Миний бүх мэдээллийг устгаад энтгэх цэвэрлээрэ. Тамхинаас гараарай та гэж хэлээд удсаа таслана. Нөгөө Ямбианы бүлэглэгээд байсан үлбээс дөрвөн улгаачийг шүнчаа явуулсан байдаг юм. Хакерудаас авсан мэдээлэлд нь энэ эмэгтэй мэдээлж байсан болж таарч байх шиг. За энэ эмэгтэйч дүрч манай харах цагдаагийн мэдээлэл байж ивэл тэгэл дуус. Манай харах цагдаа жагуулхад хүрэлцээрнэ. Нэг торхтой юм авчрал дотор нь юу байгааг хармаар байна уу энэ гэж харах залуу нээгээд хартал нөгөө шатрын багш нь буюу туслах эмэгтэй хийсэн байх нь тэр. Энэ мөө хүүхэн ган хийхгүй шазрын золиг байлээ дээ. Хамсаатна хэлгээд хэлүүлж чадсангүй. Гэхдээ чи би бүгдийг нь олоод мэдсэн л дээ. Гэснээр нөгөө хакеруудын материалыг үзүүлнэ. Дахиад нэг нөхөр байгаа. Манай харах цагдаагийн туслахыг хүрзээр нүдэж гарна да. Тэгснэ маяр дом худаг барьж ирснэ толгойг нь тасалснаа. Энэ мөн новш. Чамаар наадаж байсан байх шүү дээ. Гин. Энэ Чунчааныг чинь доожоогүй байна гэж бодсон чи овоо хайрг сэтгэхэд байжаа. Нөгөө Ямбианы хулигануудыг энэ хүүхэнтэй жоохон садралж байгаа тэгээ цааш нь харуулчих гэж байтал манай харах цагдаа нэг этгээд их нь бууг суглаад зовлонгоос нь салах санаатай очтол нөгөө эмэгтэй толгойд өгснөөр буудан хороо. Тангараг өргсөн цагдаа гэж хэцүүч юм да. Өөр хөөхөн байсан юмс. Хайр юм хайр. Энэ хооронд Кан хэлцээний дарга удахгүй зөвлөлийн хурал болох нь байна. Чунчаанч баг ерөнхийлөгч болох нь тодорхой болж явах шиг байна. Уг нь та нарын хөрөнгө үсттэй. Тэр хятадуудынх биш үсттэй. Чамайг баривчилсан ч учиртай. Баримт нотлогоо тол юмн дээр цагт хөдөлдөг. Ер нь чамд тэр материалуудыг хэн өгсөн гэж бодож байна. Гэснэ Чунчааны Кан хэлцээний даргад авилга өгч байх үеийн зургийг дардсан өгөөд гараад явчихна.
Энэ хооронд нөгөө Жунчааны хүмүүс хоёр тагнуул гастаг пошигтхийн сурсан даснаар битүү зэмэнтэлж хаяад ус руу чулууч. Бөө шатрын нүүдэл явж байна та. Хин нөхөс туустдаг юм байгаа ёстой тэнгэрл мэдэх байх. За тэгээд нөгөө цагдаа нар чинь хоёр залуу боссыг хооронд нь алцуулж яс чулуудаж хаяад өөр хүнийг Gold Moon-ийн ерөнхийлөгчөд томилох хатхыг санааг хэрэгжүүлдэг нь Жансуки захирал буюу уг нь бол Gold Moon-ийн дээрээсээ хоёр дахь захирал нь. Дан чамаг ирэх мэтлээ хоёр залууд алдчихсан. Ер нь бол ямар ч чадлагүй улсан хөгшин бүрэх. Пакэлцийн дарга аль хэдийн энэ захиралтай яриа хийгээд тохирчихсан. Тэрнийг ашиглаад Gold Moon-ийг гартаа ав гэж манай харах цагдаад хэлнэ. Нөгөөх нь ч бөөн тилт бүх зүйл дууссан гэвчтэй. Над юу ч тохиолдсон хамаагүй юу гэж орилж шарлж гарна да. Ер нь бол хятад хакерууд бүх файлыг олж авсан. Үн дунд нь манай харах цагдаагийн мэдээлэл хүртэл байсан ч Чумчаан ах нь яагаад тэрнийг амьд үлдээсэн юм? Яста бурхан л мэдэх байх. Пакэлцийн дараа хэлэхдээ би бүх файлыг устгахаас өөр арга байгаагүй. Одоо энэ хорвоо төр чамайг цагдаа гэрийг нотлох хүн би болон даргал байна. Чамд амьд үлдэх ганц л зам байгаа нь Gold Moon-ийг гартаа оруулах. Хүссэн хүсээгүй Чунчаангнууд дуусна. Жунгүүгийн хүмүүс замдаа гарсан. Би яс хайчихсан л гин. Чунчаан харах цагдаа дүүгийнхээ нууц материалыг сейфэндээ хийж цоожилж орхиод гарч явтал Жунгүүгийн хүмүүс дайран хоёр том бүлгэлийн мөргөлдөн үүсч бөөн зодоон нүдэн худаг шивгдэлт болсон. Боссыг авал зүгтааж байтал байхгүй. Сейфтэн дотор худахтай 5 залуутай Чунчаанд нүүр тулна. Чунчааны өмгөөлөгч өрөөндөө зүйл дуусах бөгөөд манай харах цагдаагийн эхнэр лүү хүртэл хүмүүсээ болсон байдаг. Эхнэрийнх нараас хэдэн хүүтэн царайтай хулгайж дагаж ороод худах шивгөө гаргаад сүр бадруултал өөдөөс нь цагдаа нараа хэдийн ирчихсэн хамгаалт авсан байгаа байхгүй юу? Яашгүй бурхан минь. Жирэмсэн эхнэр ямар ч байсан аюулгүй боллоо гэтэл айд сандарснаас болоод хүүхэд нь эвгүүтүү яав доошогоо цус алдана. Чунчаан лифтэнд нүүр тулсан хэдийг бүгдийг зохицуулсан ч өөрөө маш хүнд шарх авч үхэл амьдралын зааг дээр ирсэн байх нь тодорхой. Бараг л явсан байхаа да. Гэтэл үгүй. Амьтай голтой юм эмнэлэг түргэгдсэн байна. Зөвлөлийн гишүүд бүгд эмнэлэг цуглчихсан. Жангуугийн тэнгийг гайхаж яаж ийм зүйл хийж чадваа энэ төр гэж ерөнхийдөө гэр бүлээсээ аних анилт явж байгаа тодорхой. Яг л цагдаа нарын төлөвлөсөн ёсоор хоорондоо алцаж дундаас нь үе өнгөрөөсөн өвгнийг ашиглан харах цагдаа группийн ерөнхийлөгч болох гэсэн амжилттай. Яг л зурсан зураг дөөргөөрөө шааж байна та. Дайны хажуугаар тачин гэж эхнэр дээр яваад очтол хүүхдэн зулвчихсан байхгүй. Ёстой л нэг ажил нь бүх зүйлд нь лайв болж эхэлж байгаа нэ. Цагдаагийн хоёр дарга уунга жаал хууч хөөрөх бөгөөд Кан элцийн дарга энэ бүх зүйл дууссан хойно миний ажлаа салгадах хөргөдлийг хүлээж аваарай л гин. Сүүлийнхээ ажлыг тултал хийж байгаа цагдаагийн шударга цагдаа. Даан ч маш өндөр төлөөстэй даалгавруулж байна да. Нөгөө үе өнгөрөөсөн үгэн яг л цаг нэрлээ гэсэн шиг зөвлөлийн гишүүдийг цуглуулад одоо бүх болохгүй бүтэхгүй хулгайч нар зайллаа. Хэдүүлээ одоо гоё шанаа энэ гэл. Тэгснээр бас хэдэн хэрцгий царайтай юм оруулж ирж нөгөө хэдэн зөвлөлийн буурай нартаа мессеж өгöd байгаа юм яагаад байгаа. Нөгөө хэдэн ч мессежийг хүлээн авсан бололтой гөлгнөд байж чадна. За. Тэгж байтал Чунчаан харах цагдаа дүүгээ дуудуулж эцсийн үгээ хэлэх болно. Тэнгэртээ илэн алих цаг нь болсон болтой. Амьсгалын апрад авч угаал эцсийн амьсгалаа хураан байж. Ой. Дүүгээ аль талд ажиллахаа одоо сонгох цаг ирлээ. Чи өштэй муу залэг минь. Битгий уйлаад байна. Ямар нэг гайхамшиг тохиолдоод би амьд үлдэж чадвал чи үнэхээр намайг барж иднэ гэж бодож байна уу? Би чамд өрөөндөө бэлэг үлдээсэн байгаа. Тэрийг нэг заванда очиод аваарай. Хүчтэй байгаарай дүүгээ. Энэ л чиний амьд үлдэх ганц зам. За. Одоо ява ахын ядарч байна. Ингээд эцсийн сүүлчийнхээ амьсгалыг хураана. За тэгэл харах цагдаа маань хэдий дээрэмчин мафийн гар хөлжгсөн анхынхаа оршуулгыг ёслол төгөлдөр хийж өгч байгаа юм да. Бүхэл томчууд ирж хүндэтгэл үзүүлээд л. Тэгтэл оршуулган дээр Ямбианы хэдэн попо шиг юмнууд ирцэн ёстой лайвж өгч байна да. Манай харах цагдаа тэр хэд рүү харснаа хүүхэд нохоо холлох сайн гинлээ. Эднэр хүүхэд биш учраас нохойл болж таарлаа. Ахынхаа өмнөөс буян болчих хэдэн нохойд гэж бодсон гарцаагүй. Харах цагдаа ахынхаа ажил дээр явж очиод сейфийн онгойлгол хартал нөгөө хакеруудын олсон өөрийнх нь цагдаа гэсэн бүх баримт байх бөгөөд бас нэг хайрцагтай цаг үлдээж гисэн.
Нөгөөх нь Rolex биш, Rolex гэд брэнд чаваас. Эхнэр болон өөрт нь хос хулих цаг авчраад өөрөө өгч чадалгүй бурхан болж. Энэ дүүгээ цагдаа гэдгийг мэдсээр байж бүр бичиг баримтыг нь цаашхийн амьд үлдээж байдаг бас л 90% юм да. За тэгж байтал өнөө Жунгүү нотлох баримт хангалтгүй гэж шүүхээс үдсэн учраас суллагдаж гарч ирнэ. Дүүнэр нь чирч авч мавхгүй бүр хог дээр үсэрчээ чавс. Манай харах залуу усааваас дагуулчихсан араас нь. Ста сүултээ бүр харах залуу болоод явчих байж. За яах вэ? Шууд хүн харах гэд удаж яршиг. За тэгээд зөвлөлийн урал болох өдөр ирж нөгөө явцгүй болсон гэгдэж байсан хөгшин буйлч нь хүн харахыг маань машинд суучих. Замдаа эд гурван юм яри бас гэж хэлэндэ. Суугаал явж байтал машин нь учиргүй хурд мурдаа нэмэл байдал биштэж байгаа нээлттэй. Зөвлөлийн уралд оролцуулахгүй санаатай л явуулт араас нь явж байсан харах залуугийн хүмүүс замын төвчрэлд боогдоод боссыг алдчихна. Хулгайч нохоо шиг цогтож явсаар нэлен алс сайдуу газар дагуулж баахан залуус дээр авчирснаа. Чийч бас миний оронд байсан бол ингэх л байсан. Гэхэд кан хилцийн дарга энэ талаар мэдвэл яах вэ? Гэхдээ чамайг өгчүүл тэр яавал гэж бүх зүйл надаас хамааралтай болно. Чи харин дээшээ очиж хүнчээ ахта миний мэндийг дамжуулаарай. Гэт хэдэн залуус цохиор мөхөрөө агсчихсан мань харах залууш дуусхан цаг хугацааны асуудал болж байна да. Шарангоос гарсан Жунгүүж бүр энж биш болчихсон дүүнэр хүмүүс нь баг бүгд алгуулсан юм уу яасын гав ганцаараа барьж байгаа барилга дээр ирчихсэн сууж байтал манай харах залуугийн хүмүүс ирээл. Мань Жунгүүч өгөх нь бас л тодорхой болж сүүлийн удаа тамхи татахыг гуйна. Өгөхөд дэндүү сайхан өдөр байна да гэж мэгж уянгалнаа бас. Энэ зуур нөгөө эзгүй эр газар цустайгаа худгалсан нэгэн байх бөгөөд тэр нь манай харах залуу биш. Нөгөө үе өнгөрөөсөн захирал өөрөө шааж байдаг шүү. Өөрийнхөө мэхэнд өөрөө орооцолдоод унж байгаа л энэ ажил дээ. За тэгж байтал кан элцсийн дарга дээр нөгөө Ямбианы цолбон хужаа нарын нэг нь айлчилнаа. Энэ ч мэддгүй газарт нь адгийн гэмт хэрэгтэй ирсэн байгааг харахад хархан залуул энэ бүхнийг зохион байгуулж өгүүлдэг. Ямбианы үлдсэн хоёр бөбөө царайтай цагдаагийн даргыг дагаж харин Жунгүү барьчуу барилга дээрээс шийдүүлж өгд болно. Энэ үеэр зөвлөлийн гишүүдийн чихэнд үеийн өнгөрөөсөн захирал нэр дэвшгээс татгалзсан гэх мэдээ ирэх бөгөөд харин түүний оронд харах залуу буюу И Жансу ямар ч өрсөлдөгчгүй нэр дэвшин Goldmoon Group-ийн ерөнхийлөгчөөр дуу нэгтээ томилогдох болно. Харин кан элцсийн дарга болон цагдаагийн дарга буюу харах залуу цагдаа гэдгийг мэдэх хорвоо дээрх хоёр хүн нэгэн цаг мөчөд харах цагдаагийн явуулсан хүмүүсийн гарт амиа алдана. 10 жилийн өмнө кан хэлцийн дарга маань Жансуг дөнгөж сонсогч шахуу байхад л энэ хэрэгт орж ажиллахыг санал болгон өдийг хүргэсэн байгаа юм. Ер нь бол энэ бүх зовлон шаналл олон хүний үхэл хагцал хэдийм үү хүмүүс байсан ч гэсэн мафийн ах トゥ нартаа дассан сэтгэлгээд эц төгсгөлгүй энэ зүйлийг дуусгах цаг нь болж гэж шийдэн эргэлт буцалтгүйгээр мафийн толгойлогч болон цаашид амьдрахаар болсон нь энэ аж. Чунчан болон харах залуугийн нөхөрлөл, ах トゥ гийн харилцаа, эрчүүдийн хоншоор нь энгийн байгаагүй бөгөөд 6 жилийн өмнөөс л бүхнийг доороос нь хийн энэ зэрэгт хамтдаа хүрсэн хоёр байсан юм. За, ёстой сакно ярьж өглөө шүү. Тийм болохоор та нар минь тэ дарддаг юм дараад сүсэглээд дараагийн киногоо хүлээцгэж байна заа юу. Бас хэрв та хэд анзаарсан бол коммент хэсэгт олон хүн яриулъя гэж бичсэн киног мань хэдэн шууд шаагаад өгч байгаа зү. Яриулмаар байгаа киногч нь өөр олон хүн бас яриулахыг хүсч байвал яриад өгнө л гэсэн үг юм дгүй да. За, өхөрмөрч үхс олон толоо гарч Европ яваргаа үзье. Тэр баяртай бяцхан садар минь янууд.